Цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын үйл ажиллагааг иргэд олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Полиц подкаст хөтөлбөр хэрэгжиж байгаа. Манай өнөөдрийн дугаарт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хор уршиг сэдвийн хүрээнд нийслэлийн цагдаагийн удирдах газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд турандаа инх баясгалан мэдээлэх болно. Таны амрыг ирээ. За амрыг ирээ. За энэ подкастыг сонсож байгаа сонсогч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр та манаас сонсогчдод хүүхэд гэж яг хэнийг хэлэх вэ? Хүүхэд ямар хөгжлийн үе шаттай дамждаг? За мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл түүний хор уршигын талаар мэдээлэл өгөл. За юуны түрүүнд хүүхэд гэж хинбэ гэдгийг тийм ээ. За хүүхдийн эрхийн тухай хууль буюу нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хуулинд 18 наснд хүрээгүй хүн бүрийг хүүхэд гинэ гэж тодорхойлсон байдаг. За хүүхдийн хөгжил нь бол үр хөврөл бүрэлдэн тогтохоос эхлээд хорвоод мэндэлснээс хойш тасралтгүй үргэлжилдэг. За зүй тогтлыг хөгжлийг зүй тогтлороо аваад үзэх юм бол нялхснаас буюу 0-9 сар, за тоглоомын нас буюу 9-3 нас, за сургуулийн өмнөх нас буюу 4-6 нас, сургуулийн нас буюу 7-12 нас, өсвөр нас буюу 13-аас 17 нас гэсэн ийм зүй тогтолтой явагддаг байх нь л дээ хүүхдийн хөгжил нь. За 0-9 сард бол би бол та ээж бид хоёр нэг хүн гэсэн юм. Хүүхэд бол өөртөө тийм итгэлтэй, найдвартай, аюулгүй байдал хэмээн тийм суур мэдрэмжийг төлөвшөж хөгжиж ирдэг тийм ээ. Энэ үед бол хүүхэд бол хүүхөх, хооллох, хайрлуулах ийм итгэл үнэмшлийг бол бий болгож идэг. За 9-3 наснд бол хүмүүс манай монголчууд маань ярьдаг угаасаа хаа мэт өргөмжл гэж байгаа. Энэ насанд хүний төлөвшлийн суур нь тавигддаг гэж үздэг тийм ээ. За хөгжил гэх юм бол хүүхэд эргэлзэх, ичих, за хайр халамж хүсэх, за бие